Сайн байцгаана өрхөмөл үзэгчтэй. Яг одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр 21 аймагт баримт цуглааны 5 дахь тохирол танд шууд дамжуулан хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн 5 дахь тохирол маш онцлогтой, өөрийн гэсэн сонирхолтой гайхалтай мэдээллүүдээр дүүрэн байгаа. Ингээд үйл ажиллагааны маань онцлог болон үүнтэй холбоотойгоор бид Гайл Татварын ерөнхий газрын дарга ноён Пүрвийг урьж авчирсан байгаа. Ингээд таныг тайснаа урьж байна. Сайн байна уу? Сайн байна уу? Тэгэхээр иргэдийн өсөлтөөр энэ удаагийн баримт цуглааны тохирлын үйл ажиллагаа одоо 1-р сарын 1-ээс 2-р сарын 20-ны хооронд болж байгаа бүх баримтаар одоо дунд зохион байгуулалт боллоо. За ингэсээр бол телевиз үзэж сууж байгаа иргэн болгон одоо 100 сая болон 300 сая төгрөг хожих магадлал илүү өндөр боллоо. Тэгэхээр хамгийн түрүүнд би танаас асууя л та. Ерөнхийдөө Гайл Татварын газар нэгдээд тэгээд илүү их одоо өөр өгөөжтэй иргэдэд чирэгдэлгүй гайхалтай сайхан ажиллаж байгаа. За үүнтэй холбоотойгоор эдийн засгийн ил тод хууль одоо хэрэгжиж эхлээд дөнгөж сая хугацаатай учраас дууслаа. Тэгэхээр энэ хуулийн талаар илүү дэлгэрэнгүй ярьж одоо ямар үр дүн гарсан талаар иргэдэд маань асуусан асуултанд та хариулж өгөхгүй юу? За. 2-р сарын 20-нд эдийн засгийн тод байдлын тухай хуулийн хугацаа дуусаж анхны тайлан мэдээ гарч байна. Өнөөдрийн байдлаар улс орны хэмжээнд 30 гаруй мянган аж ахуй нэгж талангаа өгсөн. За нийт одоо ил тод болсон хөрөнгө орлогын хэмжээ бол 34-35 их 80 гаруй төгрөгийн ийм одоо хөрөнгө орлого ил тод болж байна. Энэ бол өнөөдрийн манай дотоодын нийт бүтээгдэхүүнийг бараг 1.5 дахин өсгсөн ийм хэмжээний хөрөнгө бол ил тод болсон байна. За тэгэхээр энэ ер нь сайн гэсэн үг үү, муу гэсэн үг үү? Мэдээж хэрэг юм бол сайнтай, муутай. Муу тал нь мэдээж хэрэг энэ хэмжээний хөрөнгө орлого талд байсан, бүртгэлгүй байсан. Энэ хэмжээгээр улсын төсөв тасарч байсан гэх юм бол энэ бол мэдээж хэрэг сайн үзүүлэлт биш. Нөгөө талаасаа бас сайн тал байна. Энэ бол бид нар цаашдаа ийм замаар явж болохгүй юм байна. Татварын бүрдэлт, эдийн засгийн бүртгэл тооцоогоо шинжлэх шаардлагатай юм байна гэдгийг бид нар мэдсэн явдал. Энэ бол бидний сайн тал. За тэгэхээр цаашид ерөнхийдөө ямар арга хэмжээ аавна гэсэн үг үү? Цаашдаа бид нар иргэдийн оролцоотойгоор, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор төр нь хамтраад бидний бүртгэл тооцоогоо сайжруулах, эдийн засгийг ил тод болгох шаардлагатай. Шилэн гэдэг маань зөвхөн төрийн ажил биш юм байна. Энэ бол иргэдийн маань ажил юм байна. Манай аж ахуйн нэгжүүдийн ажил юм байна. Бид нар хамтарч байж энэ эдийн засгийг ил тод цэвэр ариун байлгах хэрэгтэй юм байна гэдэг. Энэ чиглэлээр бид нар бол томх ажлыг шаардлагатай юм байна гэж байна. Тэгэхээр баримт цуглааны одоо 5 дахь дугаар шууд дамжуулан танд хүрж байна. Тэгэхээр яг энэ баримт одоо өнөөдөр энэ суглаачсан энэ үйл ажиллагаанд хамааралтай бай тээ. Мэдээж хэрэг бид нар бол иргэдийг хоёр янзаар урамшуулж байна. Манай схем бол энгийн иргэд маань хоёр төрлийн татвар төлдөг. Нэгдүгээрт нь орлогоосоо цалингаасаа төлждөг. Энээс нь 10% авчдаг та мэдж байгаа. Нөгөөх нь бид нар хэрэглээгээрээ дамжуулж эцсийн хэрэглээгээр 10% төлдөг. Энэ бол худалдаа авалтанд ноогдчихдаг. Энэ хэсэг маань өнөөдөр төсөвт маань бүрэн орж ирэхгүй байгаа юм. Саяны миний ярьдаг тэр 35 их 80 төгрөгийн бараг 60% нь энээс олж ирэх орлого нуугдсан байсан. Ийм учраас бид нар иргэдийг урамшуулъя, иргэдтэйгээ хамтарч бүртгэл тооцоогоо сайжруулъя гэж байгаа юм. Энэ утгаараа бид нар өнөөдрийн таны хөтлөж байгаа энэ урамшуул цуглааг явуулж байна. Дээр нь жилийн эцэст бид нар иргэдтэй нийт худалдаа авалтынх нь 2% тэнцэх хэмжээний одоо буцаа олголтыг өгөх ийм томоохон зоригтой шийдвэрийг улсын хурал засгийн газар аваад хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр бидэрт үр дүн гарч байна. Анх бид нар 17 онд энэ суглааг зохион байгуулж байхад 3,000 цэгээс 1 сая гаруй баримт бид нар цуглуулж байсан. Гэтэл өнөөдөр бид нар 30,000 цэгээс 13 сая баримт цуглуулж авч байна. Манай нодлонгийн муу үетэй харьцуулахад нэмэгдсэн өртгийн албан татвар орж байсан орлого маань энэ жил бол 2 дахин өссөн. Тэгэхээр энэ бол бидний ажлын амжилт. Иргэдийн маань итгэвч жармаалтын үр дүн. Иргэдтэй баярлалаа гэж бас хэлхийг хүсэж байна. За баярлалаа. Тэгэхээр иргэдтэй хандаад эцэснээ хэлэхэд та бүхэн азийн тэнгэр та бүхнийг ивэ гэж өрөөё. За баярлалаа. Баярлалаа. Тэгээ өнөөдөр хүртэл явж байгаа 5 дугаараар маань маш олон иргэд бас азтан болсон байгаа. Ингээд суглагаас амжилттай өргөжүүлцгээе. Та билнэ үү? 5 дахь тохирол эхэллээ.
Монгол улс анх удаа хамгийн өндөр шагналын сантай суглааг зарлаа. И баримт. Суглаанд хэрхэн оролцох вэ? Аюулдод өдөр тутмын худалдан авалтаасаа суглааны дугаар и баримтаа цуглуулаад болоо. И баримт сегмент захим системд оруулахад хангалттай. Бид бүгдээрээ азтай. И баримт суглаа бүтэн жилийн турш 18 удаа явууллаа. Тохирлыг Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр анхаа миний бие хөтлөн орон даяар шууд дамжуулан хүргэх болно. Суглааны зарчим яаж явагдах вэ гэж юу? Та сарын худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаараа тухайн сард харгалзах суглааны тохиолд оролцоход хангалттай. Таны авсан төлбөрийн баримт 2 латин үсэг 8 оронтой тоо бүхий суглааны дугаартай нууцлаг энэ ардайсан QR кодтай байна. Зөвхөн 18 оронтой тоогоор аздан тодруулах ба үндсэн суглаа, супер суглаа гэсэн 2 тохиолд явагдах юм аа. Сүүлийн 3 орон таарсан тохиолдолд 20,000 төгрөг. 4 орон таарсан тохиолдолд 100,000 төгрөг. 5 орон таарсан тохиолдолд 500,000 төгрөг. Хэрвээ 6 орон таарах юм бол 4 сая төгрөг. 7 орон таарах юм бол 20 сая төгрөг. 8 орон 8 удаа таарсан тохиолдолд 100 сая төгрөгийн эзэн тус боллоо. 8 орон бүгд таарсан тохиолдолд бас супер аздан болно. Супер суглаа 100 сая төгрөгөөс эхлэх ба супер аздан тодорхойгүй тохиолдолд тухайн оромжуудын дүн дараа сарын супер оромжуудад нэмэгдэж зарчмаар дараагийн супер оромжуудын хэмжээг нэмэгдүүлэх болно. Та нэг баримтаар 2 удаа азар зорио. Хамгийн гоё энэ суглаанд хоцсон мөнгнөөс ямар ч татвар суулгах авахгүй ба и баримт сегмент захим систем бүртгүүлсэн давсруутай 100% шилжиж орно. Биднийг дагараа. Facebook, Twitter, application, электронгүй мэдээллийг 1812 88. Таныг азын тэнгэр ивэг. И баримт суглаа. И баримт суглааны 5 дахь тохиолдол танд хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд бид 5 дахь тухаараа тохиолдлыг эхлүүлэхэд бэлэн боллоо. Үзэгч та бүхэндээ дахин хэлэхэд өнөөдөр магадгүй та саятан болно. Ягаад гэхээр 1-р сарын 1 буюу хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн 2-р сарын 20-ны хоорондох бүх суглааны тохирол өнөөдөр аздан болох боломжтой байгаа. За ингээд магадгүй өнөөдөр и баримт суглааны анхны 100 саятан мөн бас хамгийн анхны джекпот эзэн 300 саятан тодорхой магадлал гэсэн маш өндөр байгаа. Ингээд бүгдөө 20 минутанд л одоо энэхүү гайхалтай аздан тодруулах үйл ажиллагаа маань явагдаад та 20 минутын дотор аздан болох боломжтой юм аа. За мэдээгүй нэгэндээ мэдэгдэж дуулаагүй нэгэндээ дуулгаарай гэж захиж хэлмээр байна. Яг энэхүү суглаа бол одоо өнөөдөр байдлаар одоо маш өндөр олон давтамж бүхий одоо энэ магадлалтай танд одоо хүрж гин. Та Facebook дээр мөн шеэрлээрэй. Ингээд та бэлэн үү? Тэгэхээр та одоо баримтуудынхаа оноог харсаж бүгдээрээ ингээд хараарай. Та магадгүй 1-р сарын 1-нд бүртгүүлж исэн баримтаа алга болсон байгаа бол магадгүй дахин шалгаж үзээрэй. Таны бүртгүүлсэн бүх баримтууд бол одоо и баримт сайтн дээр маань бүгд бүртгэлтэй байгаа учраас та тэрийгээ дахин шалгахад л өнөөдрийн аздан болох магадлалтай байгаа. Нийт шагналын сан бол 675 сая 900 мянган төгрөг болон өссөн байгаа. Jackpot шагналын сан 300 сая төгрөг болон өссөн байгааг дуулгахад таатай байна. Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот болон 21 аймагт нийтдээ 29900 ширхэг баримт хэвлэгдэгцийг ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн суглаанд нийтдээ ойролцоогоор 13 сая 700 мянган ширхэг баримт хэвлэгдэн ажиллаж байгаа маа. Өнөөдрийн суглааны үнэн бодит байдлыг хянахаар нийслэлийн сонгон хайрхан дүүргийн одоо иргэдийн төлөөлөл болон төрийн албан хаагчдын одоо хяналт шалгалтын эрх үүрэг бүхий албан тушаалтнууд ирсэн байна. Ингээд сонгон хайрхан дүүргийн иргэд маань и баримтын суглаанд оролцох мөн одоо маш их идэвхтэй оролцож байгаа та бүхэн дахин баяр хүргье. За ингээд бөмбөгөө суглааныхаа тохиолдол явагдах машин руугаа хийцгээе. За ингээд нэвтрүүлэг маань 5 дахь удаага явж байгаа. Тэгэхээр иргэдээс маш олон төрлийн асуултууд бидэнд хурж ирдэг. Энэхүү асуултыг одоо 5 дугаарын турш одоо нийслэлийн одоо иргэд болон одоо орон нутгаас ирж байгаа бүх иргэдүүд маань и баримт суглааны одоо тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай отгон тулга хүргэдэг байгаа. Тэгэхээр одоо төслийн нэгжийн захирал отгон тулга иргэдээс ирсэн мэдээллүүдийг одоо бидэнтэй хуваалцахгүй юу? Тийм. Тэгэхээр иргэд маань үндсэндээ и баримтаа их идэвхтэй оролцож байна. За цаашдаа бас энэ тоо өснө гэж бид нас харж байгаа. Тэгэхээр өнөөдрийн суглаан минь 1 сарын 1-ээс эхэлсэн дээр бүх баримтуудаа яаж байгаа. Тэгэхээр хайцсан баримтаа яах вэ гэдэг асуултууд байгаа. Энэ үүнд бол санаа зовлтгүй. Хэрвээ и баримт сегментээр бүртгүүлсэн байгаа бол тэр маань одоо шууд одоо аздан болсон хэсгээ өнөөдөр оройны тохирлын дараа 20 минутын дотор та мэдэх юм боломжтой. Тийм учраас та бүхэн и баримтаа илүү идэвхтэй ашиглаарай л гэж уриалгах. Тэгэхээр одоо 1-р сард болсон баримтууд бас 2-р сард орж байгаа баримтууд гэдэг одоо маш их хэмжээгээр баримтууд цугларсан байна. За тэгэхээр суглаагаа тохируулаа эхлүүлцгээе.
За мэдээж үзэгч та бүхэн 5 дугаарын доош үзсэн учраас ойлгож байгаа. Нэвтрүүлгийн маань дүрм явсны дагуу суглааны оронд цифрүүд бод хамгийн сүүлээс тодорч эхлэх ёстой байгаа. Ингээд хамгийн сүүлийн цифр тэг гэдэг цифр гарч ирсэн байна. Таны 1-р сарын 1-ээс 2-р сарын 20-ны хоорондох баримт тэгээр төгссөн болвол та суглаанд оролцож илүү цаашаа магадлалч одоо өндөр болсон гэсэн үг. За ингээд суглаа үргэлжлүүлцгээе. За тэгэхээр автоматгаа бидэнд бас ирж байгаа өөр асуултуудад хариулт өгөхгүй энэ хооронд. Тийм тэгэхээр өнөөдрийн суглаанд маань 13 сая баримтанд буюу энэ 13 мянган азтан тодорхой юм магадлалтай. Мянган баримт тутмын нэг азтан болдог хамгийн өндөр суглаа шүү дээ, тийм. Тэгэхээр энэхүү гайхалтай мэдээгийн дараагийн орон бол 4. Таны и баримтын суглаа 40 гэж төгссөн болвол та суглаанд үргэлжлүүлэн оролцох 100 саятан болох боломжтой үргэлжлүүлэн нэгцээр байна. За ингээд үргэлжлүүлцгээе. За ингээд сүүлийн 3 орон таарсан тохиолдолд та 20 мянган төгрөгийн эзэн болох боломжтой. За ингээд энэ бол маш сэтгэл тогтоосон мөч өнөөдөр хэдэн хүн 20 мянган төгрөгийн эзэн болохыг хамтдаа харцгаая. 740 гэсэн баримттай 13688 хүн өнөөдөр 20 мянган төгрөгтэй боллоо. Танд баяр хүргэе. Та Монгол улстай маш үйл хэрэгтэй маш гайхалтай сайхан үйл хэрэг бүтээж байгаа гэдгээ та дахин дотроо бодож байгаарай. За ингээд суглааны машин 4-р орон тодорхой оронд автод болгосон мэдээллийг дамжуулж авах байна. Тий, баталгаажуулалт маань одоо бас тийм хараахан сайн хийгдэх байгаа. Тэгэхээр иргэд маань баталгаажуулчих юм бол одоо 13 мянган хүн ойжрлох шаардлагагүйгээр и баримт дээр шууд авах боломжтой байна. Тийм тий. За ингээд 1 100 мянган төгрөгийн 1362 хүн одоогийн байдлаар тодроод байна. И баримтын 5 дахь удаагийн тохирол шууд дамжуулан танд хүрж байгааг дахин дуулахад таатай байна. За ингээд суглаагаар үргэлжлүүлж явах хооронд 500 мянган төгрөгнөөс дээш маань одоо яг журмын дагуу бичилж ирэх шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ нь ямар нэгэн автомат систем юм уу эсвэл яг түүний цаанд бодит хүн байгаа гэдгийг нэгтгэж шалахын үүднээс одоо бичилж ирэх юм шаардлагатай байгаа. За ингээд бидний дараагийн тохирол бол 500 мянган төгрөг. Дөнгөж сая отгон дагаргын ярьсан бичлэн ирж авах ёстой 500 мянган төгрөгийн эзэн хичнээн хүн тодорсныг бүгд хамтдаа харцгаая. За тэг гэдэг орон байлаа. Тэг 1740 гэдэг дугаартай 140 хүн 500 мянган төгрөгийн азтан болж байна. Баяр хүргэцгээе. За суглаа үргэлжлүүлцгээе. За одоогийн байдлаар 140 хүн 500 мянган төгрөгийн эзэн болсон. Дараагийн азтан бол 4 сая төгрөгийн азтан болох болно. Тэгэхээр магадлал маань маш өндөр болж байна, тийм. Энэ удаа 5 дугаарын байдлаар одоо Юс. За ингээд 4 сая төгрөгийн 9 хүн тодорсон байна. Баяр хүргэе. Одоо бидэнд 20 сая, 100 сая гэдэг шагналын сангууд үлдсэн байна. Тэгэхээр автоматгаа бидэнд энэ хугацаанд 20 сая төгрөгийн аздаг басыг тодруулсан байгаа, тийм. Тэгж байгаа, тийм. Тэр маань одоо хүүхдтэй зориулаад зөвхөн одоо памперс хүүхдийн ойр зүрийн юмыг авахд л одоо 4 сая 20 сая төгрөгийн азтан болсон байна. Тэгэхээр өнөөдөр бас яг магадгүй тийм тодорхойлсоо гэж одоо бас их хүсэж байна. За ингээд 7 дахь орон 7. 2 хүн 20 сая төгрөгийн эзэн болсон. Баяр хүргэе. За энэ одоо үнэхээр гайхалтай сайхан мөч байна. Бид нар Улаанбаатарын цагаар 19 цаг 30 минутаас шууд дамжуулан танд хүрж байгаа. Өнөөдөр 2 хүн и баримт суглааны 5 дахь дугаараар 20 сая төгрөгийн эзэн боллоо. Ингээд тэдгээр хүмүүст баяр хүргэе. Таны суглаа тэг 4 7 1 тэг 9 7 гэсэн дарааллын дагуу одоо явж байгаа бол та 100 сая төгрөг маш ойрхон байна гэсэн үг. Одоогийн байдлаар 50% магадлалтай. За ингээд хоёлоо отгондоо яг гайхалтай мөчийн гэрч болох магадлал битэрт маш өндөр байна. 1 За өнөөдрийн байдлаар 100 сая төгрөг хараахан тодорхойгүй. Гэхдээ маш ойрхон байлаа. Гэхдээ бид нар 2 хүнд 20 сая төгрөгийн азтан болголоо. Өнөөдрийн биднийг бас хөндлөнгөөс хинж байгаа Согин айхан дургийн хэрэглэн төлөвлөлтөд дахин баяр хүргэе. За ингээд би яг одоо тайзнаа. И баримт суглааны одоо ерөнхий зохион байгуулж байгаа одоо төслийн нэгжийн захирал отгон тулгыг өрж байна.
Тэгэхээр нэмэгдсэн үртийн албан татварын урамшууллын системийн захирал отхон тулга. За хоёлаа яг 5 дахь удаагаа дахиад үзэгчтэйгээ мэндэлж байна. Тэгэхээр өнөөдрийн ирсэн бас нэг чамд сонирхолтой мэдээлэл байгаа тийм. Тэгэхээр биднээс энэ захын хорооллууд болон энэ аслагдмал дүүргүүд дэлгүүр дээр касин маш их өндөрлөлтэй байна гэсэн. Тэгэхээр энийг хамгийн хэм зардлаар шийдсэн иргэн маань сонгоо харах дүргээс маань одоо ирсэн байна. За мөн одоо 4 саяын азтан маань бас батламжаа авч энэ суглаанд орсон хүн болгон зөвхөн 100 сая гэлтгүй 4 сая 20 сая гэх мэтлээ энэ шигнэлүүдийг үнэхээр авд юм уу гэдгийг бас иргэд маань асууад байгаа. Тийм болохоор хоёр бас яг энэ азтан болон тухайн дэлгүүрийн эзнийг бас урьд авчирсан байгаамаа. За ингээд эдгээр хүмүүсийг ий баримт суглааны тайлснаа урьж байна. За орой минь. Та 4 сая төгрөгийн эзэн үү те? За баяр хүргэе. За тэгэхээр яг 4 сая төгрөгийн өнөөдөр эзэн болоод ингээд шагналаа гардаж аваад зогсож байна. Тэгэхээр ямар баримтаар авсан бэ? Би захиргааны төлбөрийг төлөөд тэгээд 4 сая төгрөгийн азтан болсон. За. Баяр хүргэе. Баярлалаа. Та бүхэн захиргааныхаа мөнгийг байг төлж байгаарай. Тэгэхээр зүгээр бидний үр дүн болоод одоо ингээд өдөр эрэх тусам гарч ийн ингээд жирийн өрх айл болгон зүгээр л өөрсдийнхөө өдөр тутмын амьдралд одоо оролцож байгаагаар одоо энэ хүү баримт суглааныхаа азтан болсоор байгаа. За ингээд та танилцъя. Өөрийгөө танилцуулахгүй юу? Би Сонгон хайрхан дүүргийн 23 дугаар хоноонд амьдардаг 6 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа. Тэгээд гарч байгаа тий? Тийм. Тэгээд манайх одоо 80,000 төгрөгөөр асуудлаа шийдсэн. Зөвхөн хэвлэх төхөөрөмж аваад G-Mobile интернет сүлжээг ашиглаад, ноутбук ашиглаад одоо ингээд бүх иргэд худалдаа авагчдаа суглааны баримтыг бүгдэнд нь хэвлэж өгч байгаа. Манай худалдаа авагч нэмэгдэж байгаа. Тэгэхээр та яг хаана байдгийг илүү дэлгэрэнгүй тодруулаад. Манайх одоо 23 дугаар хоноонд алсагдсан гэр хороололд амьдардаг. Бүр хар хорингийн арын оройд дэнжид, хамбын овооны арын дэнжид манайх үйл ажиллагаа явуулж байгаа. Худалдаа авагчид ер нь хэрэг цаашаалаа хандж байгаа юм? Ер нь суглаагаа авах дуртай дахин орж ирээд суглааны баримтаа авах сонирхолтой байгаа ер нь. Худалдаа авагчийн тоош нэмэгдэж байгаа. Ер нь ойрхон авийн дэлгэрүүд ч яг энэ хавьд нэвтэрсэн юм тохиолдол байгаа. Яг одоогор бол бас манайхаас мэдээлэл аваад надад ирж мэдээлэлээ солилцоод манайхаас хүмүүс ирээд ойрын дэлгүүрүүд танах яаж хаанаас авсан гэд мэдээлэл аваад ер нь 2 3 ойрын дэлгүүрүүд одоо 2 3 өдрөөс хэрэгжүүлж эхэлж байгаа. Мэдээлэл хэлсэн байна. Амжилттай бизнесээ одоо эхлүүлээ бусадтайгаа хуваалцаж байгаа юм байна. Таны ийм гоё буянтай өсөж байгаа чинь боломж иргэн боломж олгож байгаа чинь танд маш их баярлалаа. Өнөр хүнсний дэлгүүрийн захирал танд баярлалаа. За тэгэхээр нэмэгдсэн үртгийн албан татвар урамшууллын системийн захирал төслийн нэгжийн захирал отхон тулга болон аслагдсан дүүргийн манай дэлгүүрийн эзэн мөн 4 сая төгрөгийн эзэнтэй дахин баяр хүргэе. Баярлалаа. Эргээд суглаандаа тавтай морилцгоо өнөөдөр бид 20 сая төгрөгийн 2 азтыг тодрууллаа. Та бүхэн магадгүй 1-р сард оролцож исэн суглаанууд маань магадгүй те хүчингүй болсон байх гэж бодож исэн бол үгүй. Энэ удаад бид нар хөрөг даврагын хэлснээр одоо итгэвчүүлээд одоо иргэд маань бүгдээрээ хамтдаа маш их боломжтой, их илүү олон азтуудтай бүгдээрээ 5 дахь дугаараараа үргэлжлүүлж байна. Харин хамгийн өндөр хонживтай супер суглааны баримтыг хамтаа тодорцгаая. Суглааны дугаарыг хойноос эхлэн дараалсан одоо 8 орон дараалан таарсан тохиолдолд та супер азтан болох одоо джекпот шагналын сан одоогийн байдлаар 300 сая төгрөг болон өссөн байгаа. Өнөөдөр хамгийн магадлал өндөртэй суглаа учраас бүгдээрээ суглаагаа эхлүүлцгээе. За ингээд 8 орон 8-уулаа таарсан тохиолдолд та 300 сая төгрөгийн азтан болно. За тэгэхээр отгонцгоо бас бидэнд илүү дэлгэрэнгүй зарим мэдээллийг бас хүргэхгүй юу? Хойд энэ машиныг ашиглая. Тийм өнөөдөр бас супер азтан бас тодорхой магадлал бас яг энэ 13 сая баримтын дундаа явж байгаа учраас бас яг тэр хэмжээгээр өндөр байгаа. Тэгээ биднээсээ тооцоолж 20% магадaltaгаар гарах магадaltaй байгаа. 6 хамгийн сүүлийн орон 6. За хяналт шалгалтын чиг үүрэг бүхий төрийн байгууллагын хүмүүсийн ч хяналт сууж байгаа. За ингээд дараагийнхаа орон гаргая. За 8 орон 8-уулаа таарсан тохиолдолд та азтан болдог учраас джекпот суглааны одоо азтан маш амттай, маш сонирхолтой хүн тодорхой байгаа. Хэрвээ тодорхойгүй тохиолдолд шагналын сан хэд болж өсөлттэй байлаа? 50 саяар нэмэх буюу 350 сая төгрөг болтлоо шин. За тэгэхээр өнөөдөр 300 сая төгрөгийн азтан тодорчоосоо гэж хүсэж байна. За 3. Дараагийн орон 3. За бидэнд одоо 6 орон үлдсэн байгаа. 6 орны дараа магадгүй та 300 сая төгрөгийг гэртээ авах боломжтой болж байгаа маань. За ингээд суудаага өргөжлүүлцгээе. Тийм. Тэгэхээр энэ бол цэвэр магадлал дээр суурилсан ийм бодолт учраас таах ямар ч боломжгүй. Үнэхээр яг Азийн тэнгэр ивэ гэдэг үндэндээ таарсан тийм суглаа явуулж байгаа гэсэн. Одоо хин ч энийг одоо биднээс тааж мэдхээргүй гэсэн үг л.
За. 9. 9 гэсэн дугаар гарч ирсэн байна. За буцаалтын талбаар тайлбарж өгөхгүй юу гэж би бас хүсэж байна. Тэгээ буцаан олголт бол 17 оны 1-р улирлын багтаан одоо 2 хувийн буцаалтыг олгоно. За харин энэ суглааны наад тунгууд маань ерөөсөө ажлын 20 хоногийн дотор багтаагаад өөрийнхөө дансанд авахын боломжийг бүрдсэн байгаа. За тэгэхээр баримт суглаа маань одоо Монгол улсын хэмжээнд хамгийн их хандлттай сайт болон одоо өргөгдсөн байгаа. Одоо хүн болгон баримт руу орж одоо өөрийнхөө хазыг үзэж гэсэн үг. За ингээд 3. За бидэнд 4 орон үлдсэн бай. Сүүлийн 4 орон таарлаа. 39, 36 гэдэг маш гайхалтай тоонууд гарч ирсэн байна. За цуглаагаа өргөжлүүлцгээе. Анхаа ингээд чи өөрөө ер нь хичнээн баримт цуглуулад байна. За би өөрөө бол одоо орсон газар болоосо баримтаа өгөөч гэж одоо нэгж байгаа. Тэгэхээр одоо би бас яг энэ цуглааг одоо өөрөө бас хөтлөн явуулж байгаа учраас тэр юм уу те. Газрууд надад одоо яг энэ баримтыг маань одоо гаргаж өгж байгаа. Тэгэхээр энэ одоогийн байдлаар бол орсон газар болгон ямар ч байсан баримттай болцсон байлаа. Тэгэхээр энэ бол Монгол улс даяараа бол нэлээд идэвхтэй өрнжээ гэж бодож байна. За ингээд 8. 5 дахь орон 8. Бидэнд 3 орон үлдсэн байна. 3 орны дараа 300 сая төгрөгийн эзэн тодорхой гэдэг асуултын хариултыг бүгдээ хамтдаа арах нэ. За бас үзэгчд маань дэлгэрэнгүй мэдээллийг дахин хүргэцгээе. Тийм. Одоо ерөөсөө иргэдийн гар дээр очиж байгаа тэр баримтын суглааны тоонууд яаж гараад байгаа вэ гэж иргэд маань бас гайхчихсан байна. Энэ бол бас санамсаргүй байдлаар 66 тэрбумын тоон дундаа санамсаргүйгээр хэвлэгдэж очдог. Тэгээд санамсаргүй бөмбөг өнөөдөр хүлээлгэж гаргаж байгаа. Тийм учраас бүгдээрээ магтал дээр тулгуурласан ийм суглаа гэж ойлгож байна. За 4. 6 дахь орон 4. Одоо бидэнд 2 орон үлдсэн. За яг энэ бас сэтгэл оржуулсан ч өнөөдөр 20 сая төгрөгийн 2 аацтан тодорлоо суглааны одоо жирийн одоо Монголын иргэн одоо гэртээ сууж агаад одоо 20 сая төгрөгтэй болсон байна. За ингээд тэгэхээр энэ суглаа одоо энэ суглаатай баримтыг хэвлэдэг цэгмэн ерөөсөө 80 мянган төгрөгөнд аслагдсан төгрөгт хүртэл одоо ашиглах боломжтой гэдгийг сайн харлаа. Тэгэхээр иргэд маань бас энийг зөв ойлгож тухайн аж ахуйн нэгж олохгүй бол энэ бол тийм одоо бодит одоо зах зээлээс хальцсан тийм үнэтэй биш гэсэн л үг л дээ. За 7 дахь орон 8. За ингээд сүүлийн орон тодруулах сэтгэл тогтоосон мөч өрж байна. Бүгдээрээ азандаа урсан алгыг азыг ашиж иргэдтэй болон өөрсдөө аз өрөө. За ингээд 8. 7 дахь орон 8. За ингээд хамгийн сүүлийн орон гарч ирлээ. 9. 9. Тэгэхээр 98, 48, 39 36 гэдэг дугаартай Суперацтан 9 Суперацтан тодорхойгүй учраас шагналын сан 350 сая болон өслөө. Магадгүй дараагийн дугаар буюу и баримтын 6 дахь дугаараар 350 сая төгрөгийн азсан тодорхой байх. За За ингээд өнөөдрийн цуглаанд хүрэлцэж ирсэн пүрэв дарга болон отгон тулга мөн сонгон хайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчд маш их баяр хүргэе. Ингээд өнөөдөр 20 сая төгрөг хоцсон хүмүүс өнөөдрийн цуглаанд оролцсон бүх хүмүүсийг одоо бүгдээрээ тайзан дээр ард харагдж байгаа лиднээс харагдаж байна. Ингээд Улаанбаатар хотоос 12,190 хүн азтан болсон болоод Баян Улгийн аймгаас 66 хүн, Увсаас 13, Ховдоос 43, Завхан аймгаас 9, Говь Алтайгаас 4, Баян Онгороос 50, Архангайгаас 9, Хөвсгөл аймгаас 75 хүн, Булган аймгаас 1 хүн, Орхон аймаг буюу Эрдэнэтотоос 98 хүн, Сэлэн аймгаас 71 хүн, Дархангуул аймгаас 277 хүн, Төв аймгаас 16 хүн, Өвөр хангаагаас 49, Дунд Говьоос 60, Өмнө Говьоос 116, Говь Сүмбрээс 134, Дорн Говьоос 38, Хинтигээс 55, Сүхбаатараас 48, Дорндоос 266 азтангууд тодорсноор Монгол улсын өнцөг булан бүр сууж байгаа иргэд та бүхэн и баримт цуглаанд идэвхтэй оролцож хамгийн гол нь өнөөдөр одоо азтан боллоо та бүхэндээ дахин баяр хүргэе. Өнөөдөр 20 саяг 2 хүн ойцсон та бүхэн и баримт руу орж заавал азтан болсон эсгээ шалгаарай. Өнөөдрийн дугаар маш амжилттай явагдаж өнгөрлөө. И баримтын 6 дахь дугаараар иргэн уулзцгаая.
Монгол хүн бүхний зүрх сэтгэл